Улаанбаатарт байгаа ихэнх барилга байгууламжууд бол 60-аас 80-аад оны хооронд баригдсан. Одоо бидний хэрэгжилж байгаа. Тэр дундаа олон нийтэд ашигладаг барилга байгууламж бол яг тэр үед баригдсан байдаг. Тэгээ яг энэ үед болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүн, өндөр настан эсвэл тэргээ төрсэн ээжүүдэд энэ шатаар нь явна гэдгийг тооцоогүй барьсан байт юм аа. Гэтэл нийгмийн хэрэгцээнээс үүдээд одоо эдгээр хүмүүсүүд маань 2 давхарч, 3 давхарч, 4 давхарч зайлшгүй гарах шаардлага гараад байдаг. Энэ тохиолдолд хүн өргөхгүй л бол өөр ямар нэгэн боломж байдаггүй. Тэгэхээр үүний хамгийн тохиромжтой шийдлүүдийн нэгийг одоо бид манай компани, Rectus компани Герман улсаас үндэсний телевизийн захиалгаар ингэж анх авчирчаад байна. Үндэсний телевизээр ирж байгаа, оролцох гэж байгаа зочид хэрэглэгчдэд зориулж ингэ ашиглаж эхэлнэ. Тэрний үгээр шатаар зөөвөрлөд аваа явдаг хэрэгсэл байгаамаа. Барилга байгууллагад ямар ч нэг гэмтэл гарахгүй, өөрчлөлт хийхгүйгээр тухайн хүнийг шатаар өөртөө аюулгүй, мөн өргөж байгаа хүндээ аюулгүй байдлаар дээшээ авч явах тэр боломжийг үүсгэдэг юм аа. Орон зайны хувьд бол маш бага шаардлага тавигддаг. Ихэнх төрлийн одоо стандарт гэмэд тэрэгэн цэрүүдтэй хүмүүсүүдийг шууд дээшээ өргөд аваа явах боломжтой байдаг.